Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан Хяналтын прокурор Үлзий Жаргал зоригийн хэргийн талаар ярилцлага өгчээ. Ер нь бол их үнэмшилтэй ярьсан байна. Захиалагчийг илрүүлэх ажиллагааг явуулж байгаа. Одоо Ялаваадава 3 этгээдийг шүүгэж шилжихээс өмнө захиалагчийг илрүүлэх ажиллагааг тусгаарласан. Мөн шүүгдэгч Амгаланбаатар нь тухайн үед насан туршаагүй байсан учраас Содом Даржаа Чимгээ нарын зүйл анги дээр насан туршаагүй хүүхдийг уруудатсан гэсэн зүйл анги нэмсэн гэжээ. Ер нь бол ял үйлдсэн этгээдүүдийг хөдөлгөөнгүйгээр тогтоосон. Одоо энэ тал дээр олон нийтийн битгий хэлэм татлаачаал гэсэн утгатай харагдаж байна. Гэвч энд үнэмшилгүй зүйл бас байна. Ингээнээр бодоход урьдчилан үгсэн тохиролцож захиалгаар онц хэрцгий аргаар хүний амьнасыг санаатаагаар хороосон гэсэн атла захиалагч нь тодорхой бус гэсэн нь үнэмшгэд бэрх юм. Захиалагчийн олоогүй байж яахлаарэ үгсэн тохирч захиалгаар хороосныг тогтоож чаддаг үлээ. Тэр мөртлөө ял өгөөд явуулчихдаг нь юу ч үлээ гэсэн асуулт гарнаа да. Захиалгад хэрэггэхээр энд мөнгө төгрөг яригдах байх. Хизээ хинээс хэдийн хэмжээний мөнгө төгрөг авсан ямар замаар хаана яаж гихчлэн маш их асуулт гарнаа да. Захиалга өгнө гэдэг нь хэргийн зөвхөн нэг л тал нь. Хийж гисэн хэргийг бүхэл хийгээгүй хэрэг дээр хэвлэлийн хурал хийж гин буруутай хэмээн зарлаж яллаад байдаг. Нөгөө амраад дарга яагаад тагчиг болчих вэ? Тэгэхээр нөгөө хээрээс нэг хөсрийн ос олоод шоронд орчлоо да. Үзүүртэн нэг үхэр байсан юм билээ л дээ хогчин гэдэг үлгэрийн шинэ хувилбар л яваад байх шиг байна. За тэгээд энэ бүхний эцэст бас нэг анхаарал татсан хэсэг байна. Содом Даржааг ам зурагтайгаа адилхан гэсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр яваад байна. Анхны ам зураг нь Содом Даржаагийн зурагтай таарч байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултанд гэхдээ хэрэг шалгах явцад Содом Даржаагийн төрх анхны хэрэгт авагдсан ам зурагтайгаа адилхан байсан гэж хариулсан байна. За тэгэхээр булганыг яах гэж шорон суулгасан хэрэг вэ? Булгантаа яагаад нүүрэлдүүлээгөө вэ гэсэн асуулт эзэнгүй үлдэж байна. Жухам яагаад булганыг өөрийг нь энэ хэрэгээс тусгаарлах вэ? Содом Даржаа булган хоёрыг яагаад нүүрэлдүүлсэнгөө вэ гэсэн асуулт одоо ч эргэлзээтэй хаваар үлдлээ. Зоригийн хэрэг улсын нууц агуулсан болоод хаалттай хуралдсан гэсэн тайлбар байх авч олон нийтийн дунд улсын нууцтай биш улс төрийн нууцтай холбоотой хэрэг гэсэн хардлага хэвээр үлдэж байна. Тэр захиалагчийн хэргийг тусгаарласан явдал нь ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэн нэг энэ хэрэгт барьцаалж амыг нь хамхих гэсэн оролдого байх шүү гэсэн хардлагч бас яваад байгаа юм. Ийхүү улсын биш улс төрийн нууцад хамаарах хэргийн гогцоог нуун далдлах ажиллагаа цааш үргэлжлэн явагдсаар л байгаа болтой.